Сайн байцгаана уу? Гүйлхий байна. Та бүхэний өнөөдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр та бүхэндээ дахин уулзч аваад маш их баяртай байна. За энэ удаагийн бичлэгээр би төрсний дараах ээжүүдэд тохиолддог бас нэг асуудлуудын нэг болох үс уналт цаашлаад үсний халдваралт мөн энэхүү асуудалтай хэрхэн яаж тэмцэж ямар үр дүнд хүрсэн тухайга та бүхэндээ хуваалцахаар бэлтлээ. Үс уналт гэж юу вэ? Ямар шалтгааны улмаас үс унах юм бол? Үс унах маш олон шалтгаан байдаг дундаас хамгийн түгээмлүүд нь бол буруу хооллолт, стресс, амьдын витамины дутагдал, ямар нэгэн өвчин, за дээрээс нь буруу арчилгаа, за мөн төрсний дараах дааврын өөрчлөлтийн улмаас гардаг үс уналтууд маань бол орд юм байна. Бас нэг шалтгаан бол эмэгтэйчүүд та бүхэн мэдж байгаа байх. Үсээ маш их будуулах, хийм хийлгэх, халуун сэнс байнга хэрэглэх, үсээ эндүүдэх ороох зэрэг өгөгдлүүд маань үс гэмтээж цаашлаад үс унах, үс халтрах аюулд хүргэдэг юм байна. За миний хувьд бол яг төрсөн бусад ээжүүдтэй адилхан төрсний дараа үс унах, бүр цаашлаад халзрах гэдэг асуудлыг биеэрээ мэдэрсэн. Унтаад босоод ирэхэд усанд ороход, үсээ угаахад, үсээ самдахад гэх мэтлэн өөдлүүд хийсний дараа эргээ харахад маш их хэмжээний үснүүд унтсан байсан. За энэ бол миний хувьд бол сэтгэл зүйн хувьд маш их нөлөөлсөн. Зөвхөн гоо сайхан гэлтгүй сэтгэл зүйн хувьд маш их нөлөөлсөн. Ийм учраас би яаралт арга хэмжээ авсан. За энэ арга хэмжээ маань маш сайн үр дүнгээ үзүүлсэн. Яг одоо би та бүхэнд миний яг үс унтсан байх үеийн тийм халзарт үсэн үеийн зургийг та бүхэнтэй хуваалцахаар шийдээд зургийг оруулж байна. Та бүхэн харж байгаа байх. Эхний зураг маань бол яг хоёр талаараа маш их халзарт үүссэн байгаа. Үс нэлээд шингэрсэн байна. За хоёрдугаар зураг маань бол нэг удаагийн үсний угаалтаар бол ийм хэмжээний надаас үс ундаг байсан. Харин одоо би та бүхэнд арга хэмжээ авсны дараа миний үсний байдал ямар болсон, ямар үр дүн гарсныг харьцуулаад харуулъя. Халдварсан байна. Нөгөө нэг зураг маань нөгөө зургийг хараарай. Маш сайн үр дүн гараад ирсэн байгаа. Хоёр талаараа үс маань сайн ургацсан байна, шингэлт нь багассан байна, халзралт нь бол алга болсон байна. Гоё байгаа биз? За яг энэ бичлэгийн оргил хэсэг рүү орцгоё. Би яг ямар арга хэмжээ авсан бэ гэхээр маш энгийн арга хэмжээ авсан. Би ямар нэгэн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээгүй, би ямар нэгэн үнэтэй шампунь, тоос ч юм уу, ангижруулагч юм уу хэрэглээгүй, ямар нэгэн үйлчлэгэнд хамрагдаагүй. Би зөвхөн байгалийн гаралтай цэвэр органик бүтээгдэхүүн болох хатаасан хаалгаар, за хатаасан гангийн навчийг хэрэглэсэн. Энэ хоёроор би асуудлаас амжирч чадсан. Энэ их маш энгийн, маш амархан, бас маш бодит үр дүнтэй арга. Дээрээс нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, мөн санхүүгийн хувьд ч гэсэн ямар ч асуудал үүсэхгүй арга байна. Яаж хэрэглэсэн бэ гэхээр 500 г усанд 10-аас 15 г хатаасан навчаа хийгээд нэг бол гангаа эсвэл халгаагаа хийн гэсэн. Тэгээд 10-15 минут буцалгана. Тэгээ хөөрүүлээд тавиад бэлэн болсон тэр шүүсийг бүх эмэгтэйчүүд бараг байдаг да, ийм сав, бэлэн сав. За ийм савндаа хийгээд халзарсан хэсгээрээ хүссэн үед хүссэн давтамжтайгаар цацаад явчихна гэсэн. Бас үсээ угаасны дараа тэр хөөрүүлээд тавьсан усаараа үсээ зайлж болно гэсэн. Хамгийн гол нь нэг захих зүйл байна. Хамгийн чухал зүйл юу вэ гэхээр та энэхүү аргыг 1-2 удаа хэрэглээд хайчвал ямар ч үр дүн гарахгүй. Харин өөртөө үнэнчээр, төвчээртэй, тууштай урт хугацаанд хэрэглэвэл танд үнэхээр гайхалтай үр дүнгээ үзүүлнэ. Миний хувьд бол сарын хугацааны дараа үр дүн гарч ирсэн. Тийм болохоор та үр дүнгээ мэдрэх гэвэл төвчээртэй бай, мөн тууштай бай. За ингээд та бүхэндээ хуваалцах миний ээлжид зөвлөгөө маань үүгээр өндөрлөж байна. Тэгээд та бүхэн таалагдсан бол лайкаараа, subscribe дараарай, мөн бусадтай хуваалцаарай. Дараагийн бичлэг хүртэл баяртай.